Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Эцэг эхчүүд бид бол энэ дэлхий дээр хамгийн чухал атлаа хамгийн хэцүү ажил үргийг хүлээж авсан хүмүүс юм. Бурхан бидэнд үр хүүхдүүддээ Бурханы тухай зааж, Бурханыг таньж мэдэхтэн туслах чухал үүрэг хариуцлагыг өгсөн. Тэр утгаараа бид хүүхдүүдэд хэрхэн өсгөж байгаагаараа Бурханы өмнө тайлгнана гэсэн үг. Хэдийгээр өнөөгийн нийгэмд бурханлаг үр хүүхдүүдийг өсгөх нь ямар ч боломжгүй юм шиг санагдаж байж болох ч, Библиэд үр хүүхдүүдэд амжилттай өсгөхөд маань туслах маш тодорхой, үн цэнтэй заавруудыг өгсөн байна. Тиймээс өнөөдөр хамтдаа амжилттай эцэг эх байхын нууц гэсэн сэдвээр суралцгаая. Доктор Стенли бидэнд Библийн энэ л чухал зарчмуудыг тайлбарлаж өгөх болно. Хамтдаа доктор Стенлиг өгдөн авцгаая. Хүүхэд нэг бүрт эцэг эх хамгаас чухал байдаг юм. Тэдэнд өөрсдийг нь хайрлаж халамжилдаг, тэдний хийж байгаа бүхэнд анхаарлаа хандуулдаг, тэдэнд хамгийн сайныг хүсэж, тэдэнд бүхнээ зориулдаг эцэг эх зайлшгүй хэрэгтэй. Тэгвэл Библиэд энэ талаар маш тодорхой заавруудыг өгсөн байдаг юм. Хамтдаа энэ цагт Эфес номын 6 дугаар бүлгийг гаргаад харъя. Би та бүхэнд Эфес номын 6 дугаар бүлгийн 1-ээс 4-ийг уншиж өгье. Хүүхдүүдээ эзэн дотор эцэг эхтэй дуулууртай бай. Энэ нь зөв юм. Эцэг эхээ хүндэл. Энэ бол амлалт бүхий ихний тушаал агаад. Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно гэжээ. Эцгүүдээ та нар хүүхдүүдэд цочоож уурлуулж болохгүй. Харин тэднийг эзний дэг журам ба сургамж дор хүмүүжүүл гэсэн байна. Энд Илч Паул юу гэж сургасныг харцгаая. Тэр эхлээд хүүхдүүдээ эзэн дотор эцэг эхтэй дуулууртай бай. Энэ нь зөв юм гэж хэлсэн байна. Эзэн дотор гэсэн үгийг эзний хүчээр гэж ойлгож болно. Тэгээд үргэлжлүүлээд энэ нь зөв юм а гэж хэлсэн. Магадгүй та бодож өгж болох юм. Хэрвээ эцэг эх нь хүүхдүүдээс ёс бус юм шаардвал яах вэ гэж. Мэдээж бурхан энд энэ нь зөв юм гэж хэлэхдээ зөв бус шаардлагуудыг нь биелүүлэх ёстой гэсэн санааг агуулаагүй. Учир нь бурхан хизээч зөв биш зүйлийг зөв гэж хэлдэггүй шүү дээ. Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт Илч Паул хэлэхдээ эцэг эхээ хүндэл гэж хэлсэн. Энэ бол амлалт бүхий ихний тушаал юм гэж сануулсан. Мэдээж баг байхад нь үр хүүхдээ хайж явсан. Эсвэл арх дарс ууж үр хүүхдээ зоддог, зовоодог эцэг эхчүүд цөөнгүй бий. Тэгвэл ийм хүмүүсийг яах вэ? Та тэр хүмүүсийн гаргаж байгаа үйлдэлийг нь хүндлэх ёсгүй. Гэхдээ эцэг эх гэсэн байр суурийг нь хүндлэх ёстой гэсэн үг юм. Тиймээс эцэг эхчүүд бидний хувьд үр хүүхдүүдтэй маш зөв үлгэр дуурайлыг үзүүлэх нь чухал юм. Учир нь бид хүүхдүүдийнхээ өмнө бурхан байдаггүй юм шиг амьдрах юм бол, Библи худлаа юм шиг амьдрах юм бол, үүгээр бид үр хүүхдүүдийнхээ ирээдүйд маш том хор хохирлыг учруулах болно гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүд бид Бурханы хүслийн дагуух эцэг эхчүүд байхын тулд хоёр үндсэн чухал зүйлд анхаарлаа хандуулж явах хэрэгтэй. Нэгдүгürt хийж буй үйлдэлтэй. Хоёрдугаарт гаргаж буй хандлагатай. Тэгвэл хамтдаа эхлээд хийж буй үйлдэлийн талаар бодоод үзцгээе. Эцэг эхчүүд бидэнд нэг том давуу тал бий. Өсөж том болоход минь энэ зүйлийг хэн нэгэн надад заасан ч болоосоо гэж боддог. Тэр бүхнээ үр хүүхдүүдэд зааж өгөх боломж бидэнд бий гэсэн үг. Хүүхдүүд анханасаа л эцэг эхээ хайрлаж, тэднийг хүндлэхийг хүсдэг гэдэгт би итгэдэг. Бурхан энэ хүслийг анханаас нь тэдэнд өгсөн гэдэгт итгэдэг. Тэд төрөхдөө л эцэг эхээ хайрлах сэтгэлтэй төрдөг. Гэвч эцэг эхчүүд бидний байгаа байдал, хийж буй үйлдэл, гаргаж буй хандлагаас болоод хүүхдүүд маань аажмаар эцэг эхээ хайрлаж хүндлэх боломжгүй байдалд хүрдэг юм. Энэ тохиолдолд гол хариуцлага хэн дээр буух вэ? Эцэг эхчүүд бид өөрсдөө хүүхдүүддээ сайн эцэг эх нь байж чаддгүй хэрнээ. Хүүхдүүдийг сайн хүн болж хүмүүжих ёстой гэд байвал яах болж байна? Үүндээ олон хүүхэд эцэг эхтэйгээ түнжин хагарч, гэрээсээ зүхтааж, буруу замаар орох шалтгаан нь үүндээ эцэг эхчүүд өөрсдөө байдаг юм. Учир нь эцэг эх нь тэднийг ойлгохгүй. Тэдэнд санаа тавихгүй байгаа болохоор тэд энэ бүхнийг өөр газраас хайсандаа гэрээсээ явчихдаг юм. Тэгвэл үр хүүхдүүдэд амжилттай өсгөх гол нууц нь юу юм бэ? Жинхэнэ амжилттай эцэг эх гэж ямар хүнийг хэлэх юм бэ? Минийхэр бол хийж буй үйлдэл болон гаргаж буй хандлагаараа дамжуулан өөрийн итгэл үнэмшлийг үр хүүхдүүдэд итгэмжтэйгээр дамжуулан өгч, үр хүүхдүүдэд Бурханыг таньж мэдэхт нь туслаж, тэднийг Бурханы хүслийн дагуух амьдралаар амьдрахад нь бүрэн дүүрэн бэлтгэж өгч чадсан эцэг эхийг
жинхэнэ амжилттай эцэг эх гэж хэлнэ. Энэ бол жинхэнэ амжилттай эцэг эхийн тодорхойлолт юм. Тэгвэл бид үр хүүхдүүдтэй ямар зарчмуудыг сонсгож ойлгуулах шаардлагатай вэ? Би хувьдаа дараах 7 зарчмыг бид үр хүүхдүүдэд заавал заах ёстой гэдэгт үнэхээр итгэдэг. Зөвхөн эдгээрийг сонсоод зогсохгүй, харин тэдгээрийг нь ойлгож ухаарад хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэгт итгэдэг. Тиймээс эцэг эхчүүд бидний хувьд эдгээр зарчмуудыг үр хүүхдтэй үгээрээ болон үйлдэлээрээ зааж сургаж, дамжуулж, өвлүүлж өгөх нь маш чухал юм шүү. Бид хүүхдүүддээ ямар нэгэн зүйлийг тушаагаад би ингэж хэлсэн учраас чи хийх ёстой гэж шаардах нь хангалттай биш ээ. Харин бид тэр шаардаж байгаа зүйлээ өөрөө үйлддэг байх нь чухал гэдгийг бид санах хэрэгтэй. Тэгвэл эдгээр нь ямар зарчмууд юм бэ? Би тэдгээр зарчмуудыг илэрхийлсэн 7 үгийг та бүхэнд хэлж өгөх болно. Та нар тэмдэглээд аваарай. Эхний үг нь сүнслэг гэсэн үг байна. Энэ нь сүнслэг зарчмуудыг илэрхийлж байгаа юм. Та бүгд анхаарай. Эцэг эхчүүд бид бүгдээрээ хүүхдүүдтэй Есүс гэж хэн болохыг, бид хэрхэн авралыг авахыг, гим нүглээ хэрхэн уучлуулахыг, Есүс Христийг аврагч эзнээ болгон хэрхэн хүлээн авахыг болон итгэлийн амьдралаар амьдрахын чухлыг зааж өгөх учиртай. Мөн бид Бурхны үгийг уншиж судлахын чухлыг хүүхдүүдэд зааж өгөх ёстой. Тэгвэл бид үүнийг хэрхэн зааж сургах вэ? Хүүхдүүдийнхээ өмнө бид өөрсдөө Библи уншдаг байх ёстой. Тэдэнд Библиэд юуг өгүүлдэг талаар ярьж өгч, тэдний асуусан асуултуудад хариулж, хоорондоо хэлэлцэн зөвлөлдөж, амьдралын аливаа нөхцөл байдал донд Библийн дагуу хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг тэдэнтэй ярилцах хэрэгтэй. Бурхны үгэнд энэ талаар юу гэж хэлсэн байдаг вэ? Энэ талаар Бурхны үг болох Библиэд чухам юу гэж бичигдсэн байдгийг хамтдаа харцгаая гэж хүүхдүүдтэй хэлдэг байгаарай. Тэдэнд Бурхны үгийн чухлыг зааж сургаж өгөөрэй. Цаашлбал тэдэнд хэрхэн залбирахыг ч мөн зааж өгөөрэй. Үүндээ хүүхдүүд хэрхэн залбирч сурдаг юм бэ? Эцэг эхийнхээ залбирч байгааг сонсож, харж, дагаж залбирч сурдаг юм. Тэгэхээр эхний зарчим нь эцэг эх болсон та Бурхны өмнө хүүхдүүдтэй хэрхэн даруй дуулууртаагаар амьдрахыг зааж сургах үүрэгтэй байх нь. Та тэднийг уурлуулж бухимдуулалгүй, харин тэднийг эзний замаар хөтлөн дагуулах учиртай. Энэ бол таны үүрэг хариуцлага. Амжилттай эцэг эх гэдэг бол хийж буй үйлдэл болон гаргаж буй хандлагаараа дамжуулан өөрийн итгэл үнэмшлийг үр хүүхдүүддээ итгэмжтэйгээр дамжуулан өгч, үр хүүхдүүдэд Бурхныг таньж мэдэхт нь туслаж, тэднийг Бурхны хүслийн дагуух амьдралаар амьдрахад нь бүрэн дүүрэн бэлтгэж өгч чадсан тэр эцэг эхийг хэлж байгаа юм. Хэрвээ хүүхдүүд чинь Бурхныг таньж мэдээгүй, тэдний амьдралд хандсан Бурхны хүслийг таньж мэдээгүй бол ирээдүйн амьдрал нь хаашаа эргэж болохыг та төсөөлж байна уу? Хоёрдугаарт, таны хүүхдүүддээ зааж өгөх ёстой 2 дахь чухал зарчим бол ёс суртахуун юм. Хүүхдүүддээ та хэрхэн үнэнч шударга байхыг заагаарай. Чи аав ээжтэй худлаа ярихдаа зөвхөн аав ээжтэй биш Бурханд худлаа ярьж байгаа гэдгийг санаарай гэж та тэдэнд хэлж өгөөрэй. Учир нь хүүхдүүд бурханлаг эцэг эхтэй дуулуургүй хандах үедээ Бурханд дуулуургүй хандаж байгаагаа мэдэх учиртай. Тэд эцэг эхтэй хүндлэлгүй хандах үедээ Бурханд мөн хүндлэлгүй хандаж байгаагаа мэдэх учиртай. Тиймээс хүүхдүүд шулуун шударга байх, үнэнч байхын чухлыг ойлгох хэрэгтэй. Бид хүүхдүүдээ өсгөхдөө тэдэнд цэвэр ариун байдлыг, бие махбоддоо хэрхэн санаа тавихыг, юу хийж болохыг, бас юу хийж болохгүйг зааж өгөх ёстой. Бид тэдэнд Бурхны үгийн дагуух ёс суртахуунаар амьдрахыг заах ёстой. Бид бас тэдэнд Бурхны үгийг зөрчих, мэс чанарынхаа эсрэг зүйлийг хийх нь ямар хортой, үр дагавартай болохыг нь зааж өгч сургах хэрэгтэй. Таны хүүхэд өсөж том болоод Бурхны хүслийг таньж мэдсэн, амьдралд нь хандсан Бурхны зорилгыг ойлгож ухаарсан хүн болоосоо гэж та үнэнхээр хүсэж байна уу? Тэдэнд хандсан Бурхны зорилгыг биелүүлээсэй гэж хүсэж байна уу? Тэгвэл энэ бүхэн танаас ба таны гэрээс эхэлнэ гэдгийг санаарай. Үүнд эцэг эх хоёр хоёулаа чухал үүрэгтэй. Гэвч харамсалтай нь өнөөдөр гэр бүл салалт маш их байна. Үүнээс болоод хүүхдүүд ёс суртахууны хувьд хэнийг дуурайж, хинээс ямар үлгэр дуурайлал авахаа мэдэхгүй болдгийм. Тэгэхээр эхний зарчим нь сүнслэг байдал. Хоёр дахь нь ёс суртахуун байх нь. За тэгвэл 3 дахь зарчмыг хэлж өгье. Энэ бол харилцаа гэсэн зарчим байна. Бид хүүхдүүдтэй хэрхэн бусдад харилцахыг зааж сурах ёстой. Хүүхдүүд маань өсөж том болоод ирээдүйн эхнэр эсвэл нөхрөө хэрхэн хайрлаасаа гэж та бодож байна. Тэд ирээдүйд бусдыг хэрхэн хайрлаж халамжилдаг хүн болох вэ гэдэг нь өнөөдөр таны гэрт байхдаа юу сурсан бэ гэдгээс шалтгааллах болно. Хэрвээ танаа гэрт амин хуваа хичээсэн үзэл, бардамнал,
ихэрхэл ноёрхдог бол хүүхэд чинь том болоод тийм л хүн болж төлөвшөх болно. Тиймээс бид хүүхдүүдтэй бусадтай хэрхэн харилцахыг зааж сургах ёстой юм. За тэгэхээр би дахин давтъя. Бидний хүүхдүүдэд зааж сургах учиртай эхний зарчим нь сүнслэг, хоёр дахь нь ёс суртахуун, гурав дахь нь харилцаа байсан. За тэгвэл дөрөв дахь нь ажил мэргэжил юм. Хүүхдүүдэд зөв мэдлэг боловсрал эзэмшигт нь чиглүүлэх үндсэн үүрэг хариуцлага эцэг эхэд оногддог юм а. Бурхан тэднэр юу хийхийг хүсэж байгааг олж мэдхэд нь бид хүүхдүүдэд туслах ёстой. Амьдралаа өрн таран хийх, амьдралаараа хөрөнгө оруулалт хийх хоёрын ялгааг бид хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй. Боловсрал эзэмшиж, ажил мэргэжилтэй болох нь зөвхөн мөнгө олохын тулд биш гэдгийг бид тэдэнд ухааруулах хэрэгтэй. Амьдрал гэдэг зөвхөн мөнгө олохын төлөөх тэмцэл биш гэдгийг ч тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Учир нь таны хүүхдүүдтэй хандсан Бурхны хүсэл зорилго төлөвлөгөө гэж бий. Магадгүй та дотроо би энэ бүхний хүүхдүүдтэй заахыг хүсэж байгаагаа хэрхэн ойлгуулах вэ гэж бодож байж болох юм. Тэгвэл та зүгээр л ингэж хэлэхэд болно. Надад миний аав ээж олон чухал зарчмуудыг зааж өгөлгүй өсгсөн. Би тэр бүхнийг бага наснаасаа мдэггүйдээ одоо ч харамсдаг юм. Тэгвэл би одоо тэр бүхнийг ойлгож мэдсэн. Тиймээс тэр бүхнийг чамд миний охин зааж өгөхийг хүсэж байна. Учир нь би чамд хамгийн сайныг хүсдэг. Би чамайг хайрладаг. Бурханаас бэлдсэн хамгийн сайн сайхныг хүлээж аваасай гэж би үнэхээр хүсдэг юм. Энэ бурханлаг зарчмууд нь чиний амьдралд үнэхээр хэрэгтэй гэдэгт итгээрэй хүүхдүүд минь гэж хэлэхэд л хангалттай юм шүү дээ. Ингэснээр та хүүхдүүдийнхээ амьдралд гайхамшигтай нөлөөг үзүүлж эхлэх болно. Учир нь нэгдүгээрт ингэж хэлснээр та өөрийн сул талаа хүлээн зөвшөөрөхтэй бэлэн байгаагаа харуулж байна. Хоёрдугаарт хүүхдүүдэд илэн далангүйгээр би чамд хамгийн сайныг хүсдэг, би чамайг хайрладаг. Би чамайг Бурхны хүслийн дагуу хүн болохыг үнэхээр хүсэж байна. Хэн нэгэн хүнд таалагдахын тулд хичээдэг биш, харин Бурхан таалагдахыг хичээдэг, эрмэлздэг хүн болгохыг хүсэж байна гэж хэлж байна гэсэн үг. Тиймээс хүүхдүүдтэй ажил мэргэжилтэй холбоотой чухал зарчмуудыг зааж өгөх нь маш чухал гэдгийг та битгий мартаарай. За ингэж цаашлие. Бидний хүүхдүүдэд заах ёстой 5 дахь зарчим бол санхүү юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн зарчмууд. Өнөөдөр хүүхдүүдэд мөнгө гэж юу болохыг зааж өгдөг тийм эцэг эхчүүд тийм ч олон биш болж. Мөнгө гэж чухам юу юм бэ? Мөнгөний зорилго чухам юу юм бэ? Гэдгийг зөвөөр зааж өгдөг эцэг эхчүүд тийм ч олон биш байна. Бид мөнгө цуглуулж баян болоод эрт тэтгэврт гараад үлдсэн амьдралдаа юу хүснээ хийж амьдрах нь бидний туйлын зорилго биш ээ. Өнөөдөр маш олон хүн дэндүү залуугаасаа тэтгэврт гарах талаар ярих болж. Тэд аль болох хурдан ажил хийхэ болоод хүснээ хийж амьдрахыг хүсдэг болж. Гэтэл энэ бидний амьдралын туйлын зорилго биш гэдгийг тэдэнд хэл. Бидний амьдрал дэмий хоосон өнгөрөх биш, харин үр бүтээлтэй өнгөрөх ёстой. Бидний амьдралын зорилго бол үр жимс юм. Бидний амьдралын зорилго бол Бурхныг алдаршуулах явдал юм. Гэвч энэ санааг ойлгож ухаардаг хүн маш цөөхөн байна. Таны хүүхэд бага балчир наснаасаа мөнгөний утга учирыг, мөнгөтэй байхын утга учирыг олж, мөнгө, хөрөнгө бүхэлдээ Бурхных гэдгийг, бид хөрөнгө мөнгөөрөө юу хийснэ, Бурхны өмнө тайлгнах болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс та хүүхдүүдэд санхүүгийн зарчмуудыг зөвөр ойлгуулж зааж өгөх нь чухал байна. За тэгвэл мөн цаашлие. Бид үр хүүхдүүдэд зааж өгөх ёстой 6 дахь зарчим бол эрх мэдэл юм. Та гайхаж магадгүй. Олон хүн хүүхдүүдэд эрх мэдлийн тухай огт заадаг. Тэр тусмаа бидний амьдралын хамгийн дээд эрх мэдэл бол Бурхан гэдгийг зааж өгдөггүй. Гэтэл угтаа бол бидний хүн нэг бүр хожим нь Бурхны өмнө амьдралаа тайлагнах болно. Харамсалтай нь маш олон хүүхэд энэ талаар ямар ч мэдлэг ойлголтгүйгээр өсөж байна. Эцэг эхчүүд нь миний хэлснээр үг дуугүй хий. Томоотой бай. Би бол чиний ээж, чиний аав. Миний хэлснийг л үг дуугүй дагдаг бай гэд сургаж өсгөж байна. Гэтэл тэр эцэг эх нь өөрөө хүүхдүүдийнхээ нүдэн дээр ёс бус амьдралаар амьдраад байдаг. Энэ тохиолдолд тэр хүүхдүүдэд эцэг эхээ хүндлэх маш хэцүү болж ирдэг юм. Тиймээс тэд эцэг эхийнхээ хэлснийг дуулууртаа дагахтаа дурамчхан болдог. Тэгвэл таны хүүхдүүдийн хувьд хамгийн дээд эрх мэдэл бол 1-дүгээрт Бурхан, 2-дугаарт эцэг эх, 3-дугаарт чуулган, сүнслэг удирдагч нар, 4-дүгээрт сургуулийн багш хамт олон, 5-дугаарт улс орны удирдагчид, албан тушаалтнууд гэдгийг та ойлгуулж өгөөрэй. Бид бүгд дээд эрх мэдэлтнийхээ өмнө хариуцлага хүлээж амьдрах ёстой болдог гэдгийг бид хүүхдүүддээ ойлгуулж өгөх хэрэгтэй юм. Тиймээс эцэг эхчүүд бидний хувьд хүүхдүүддээ хамгийн түрүүнд Бурхны өмнө амьдралаа тайлагнах болно гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Чи үг яриа, үйл хөдлөл, зам байдал, ажил төрөл, найз нөхөд гэд
Бүх зүйлээ эргээд Бурхны өмнө тайлагнах болно шүү гэдгийг бид үр хүүхдүүддээ хэлж өгөх хэрэгтэй. Тэгвэл тэд өсөж том болоод амьдралын аливаа хүнд хэцүү асуудлуудтай нүүр тулах үедээ Бурхны хүслийн дагуух шийдвэрүүдийг гаргах болно. Харамсалтай нь өнөөдөр олон залуус багаасаа энэ чухал зарчимд суралцаагүй учраас бүхнийг өөрөө шийднэ гэсэн гинэн бодолтой автаж буруу зөрүү алхмуудыг хийж байна. Залуу наснд хүрсэн хүүхдүүд эцэг эхийнхээ хараа хяналтаас одоо гарчихсан юм чинь би юу ч хийж болно гэж бодохдоо хаа сайгүйгээр оршигч Бурхан өөрт нь хамт байгааг мартдаг юм. Харин багаасаа Бурхан өөрт нь үргэлж хамт байдаг гэдгийг, Бурханы өмнө амьдралаа тайлагнах болно гэдгийг ойлгож ухаарсан хүн аливаад илүү ухаалаг ханддаг. Хамт олонны дарамт шахалтад орох үед ч Бурхан өөрт нь хамт байгааг мэддэг учраас өөрийнхөө итгэл үнэмшлийн талд бат зогсож чаддаг юм. Тиймээс бидний хувьд хүүхдүүддээ зааж өгөх хамгийн чухал зарчим бол Бурханы химжээшгүй эрх мэдэл юм. Үүнд суралцсан хүүхэд хизээж гэрээсээ зугтдаггүй. Яагаад? Яагаад гэвэл тэд хаашаач явсан Бурхан тэнд нь үргэлж байх болно гэдгийг мэддэг юм. Тиймээс тэдэнтэй үргэлж хамт байдаг Бурханы оршихуй бол тэдний хамгаалалт гэдгийг, Бурханаас тэдэнд тогтоож өгсөн дээд эрх мэдэл бол тэдний хамгаалалт гэдгийг тэдэнд ойлгуулах нь маш чухал. Хэрвээ та үүнийг заахгүй байгаа бол хүүхдүүдэд ямар ч хамгаалтгүй орхиж байгаатай адилхан юм. За ингээд эцэст нь бидний хүүхдүүдэд ойлгуулж өгөх сүүлийн зарчим бол хувь хүн юм. Энэ юу гэсэн үг вэ? Энэ нь таны хүүхэд дотроо өөрийгөө би үнцэнтэй нэгэн гэж ойлгох ёстой гэсэн үг юм. Тэд багаасаа өөрсдийгөө үнцэнтэй нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үг. Тэд өөрсдийгөө үнцэнтэй нэгэн гэдгийг ойлгож зогсохгүй. Үнцэнтэй гэр бүлийн нэгэн хэсэг гэдгээ ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл тэд өөрсдийн харьяаллыг мэдэх ёстой гэсэн үг. Аливаа хүн өөрийгөө хаа нэгэн газартай харьяалтай гэдгийг мэдрэх нь тэр хүнд маш хүчтэй аюулгүй байдлыг мэдрүүлдэг. Тийм учраас л олон залуус янз бүрийн бүлэглэлд нэгддэг юм. Яагаад гэвэл үүгээрээ тэд өөрсдийгөө ямар нэгэн зүйлийн нэг хэсэг гэдгийг хүчтэй мэдэрдэг. Мөн бидний үр хүүхдүүд өөрсдийнхөө ур чадварыг мөн мэдрэх ёстой. Хүүмэн чи үүнийг хийж чаднаа. Чи үүнийг зохицуулж чаднаа. Би чамд итгэж байна гэж хүүхдүүдэд хэлдэг байх нь маш чухал. Тэгж байж тэд бидний хайрыг мэдрэхээс гадна өөрийнхөө ур чадварыг мэдэрдэг юм. Зарим эцэгчүүд хэлдэг миний хүүхэд удаан сурдаг. Тийм болохоор үүнийг заахад маш их цаг орох байхаа гэж ярьдаг. Тэгвэл би танаас асууя. Хүүхэд чинь аливаа ур чадварт суралцсанаараа тэр нь хүүхдүүдийн чинь ирээдүйн амьдралд хэрхэн нөлөөлөхийг та төсөөлж байна уу? Өнөөдөр олон эцэг эхчүүд өөрсдийнхөө урд байгаа ажил амьдралыг бодоод хүүхдүүдэд цаг нар тэр бүр гаргадаггүй. Мэдээж ажиллаж хөдөлмөрлөх ёстой л доо. Үүнтэй би маргахгүй. Үнэхээр чухал. Гэхдээ тэглээгээд бид үр хүүхдүүдэд гаргах цагаа зогсоож болохгүй. Багасгаж болохгүй. Тэглээгээд бид үр хүүхдүүдэд амьдралын чухал зарчмуудыг зааж өгөхөөс хойш сууж болохгүй. Аав минь намайг 9 сартай байхад өд болсон. Гэсэн ч ээж маань надад маш олон чухал зарчмуудыг зааж өсгсөн. Тэр зарчмууд миний амьдралд насан туршид минь тус болсоор байгаа. Гэхдээ та үнийг сонсоод ээж нар дангаараа үнийг хийж чадах юм байна гэж бодоод аав нар хүүхдүүдэд хүмүүжүүлэхэд гар бие оролцохгүй байж болохгүй. Учир нь Библиэс үзэх юм бол хүүхдэд эзэн дотор хүмүүжүүлэх гол үүргийг эцгүүдэд оноосон байдаг юм шүү. Тэр утгаараа үр хүүхдүүдэд бурханлаг зарчмуудыг зааж өгөх нь аав нарын үндсэн үүрэг хариуцлага юм. Эцэст нь эцэг хүн бол өрхийн тэргүүн. Зарим эмэгтэйчүүд манай гэрт хэн нэг нь тэргүүн болох шаардлагагүй. Бүгд эрэгтэйгш байх ёстой гэж ярьдаг. Уучлаарай. Бурханлаг нөхөртэй байхыг хүсэхгүй эмэгтэй гэж нэг ч үгүй. Учир нь Библиэд нөхрүүдийг өрхийн тэргүүн гэсэн байдгаас гадна нөхрүүдийг эзэн Есүсийн нэгэн адил үйлчлэгч тэргүүн байх ёстой гэж тодорхой өгүүлсэн байдаг юм. Биеийн цагийн эхэнд амжилттай эцэг их гэдэг ойлголтын тодорхойлолтоо энхүү хэлж байсан. Хийж буй үйлдэл болон гаргаж буй хандлагаараа дамжуулан өөрийн итгэл үнэмшлийг үр хүүхдүүдэд итгэмжтэйгээр дамжуулж өгдөг. Үр хүүхдүүдэд Бурхныг таньж мэдэхэд нь туслаж тэднийг Бурхны хүслийн дагуух амьдралаар амьдрахад нь бүрэн дүүрэн бэлтгэж өгч чадсан эцэг эхийг жинхэнэ амжилттай эцэг их гэж тодорхойлсон. Тэгвэл би та бүхэнд амжилттай эцэг байхын тулд үр хүүхдүүдэд зааж сургах ёстой 7 чухал зарчмыг ерөнхийд нь хэлж өглөө. За тэгвэл эцэст нь энэ бүхний цаана эцэг эхчүүд бид ямар хандлагатай байх ёстой юм бэ? Энэ талаар ярив.
Бид бүгд хүүхдүүддээ үйлчлэгч удирдагчийн хандлагаар хандах ёстой. Ингэснээр эцэг эхчүүд нь өөрсдөд нь үйлчилж байгааг харахтаа тэд өөрсдийгөө би үн цэнтэй нэг юм байна. Би энэ гэр бүлд чухал хүн юм байна гэсэн мэдрэмжийг авдаг юм. Тиймээс бид дээрх зарчмуудыг хүчээр тулгаж зааж өгөхөөс илүүтэйгээр үйлчлэгч хандлагатайгаар, үйлчлэн манлайлах хандлагатайгаар зааж өгөх нь чухал. Тэгвэл үйлчлэгч хүн ямар байдаг юм бэ? Хамгийн түрүүнд үйлчлэгч хүн сахилга баттай байдаг юм. Тэд хайраар үйлчилдэг юм. Шаардлагатай үед хатуу чанд байж чаддаг юм. Тэд найдвартай, тусч, хариуцлагатай, урам зориг өгч байж чаддаг юм. Үнэн дээр хүүхэд нэг бүрт яг л ийм аав, яг л ийм ээж хэрэгтэй юм. Бурхан бидэнд амжилттай эцэг байх үүрэг хариуцлагыг өгсөн бол үүнийг гүйцэлдүүлэх арга замыг ч мөн өгсөн гарцаагүй юм. Тэр бидэнд ямар нэгэн зүйлийг даалгасан бол бидэнд тэр бүхнийг хийх хүчийг заавал өгдөг юм. Харин бидний хувьд даруй зүрх сэтгэл, үйлчлэн манлайлах хандлагатайгаар үр хүүхдүүдэд өсгөж хүмүүжүүлэх нь чухал байна. Энэ биднээс өгөөмөр сэтгэл, тууштай байдлыг шаарддаг юм. Хүүхдэд ганцхан удаа хэлээд өгөх нь хангалтгүй. Хүүхэд гэлтгүй. Том хүнч нэг хэлүүлээд шууд ойлгох нь бага байдаг шүү дээ. Тиймээс бид тууштайгаар тэдэнд дахин сануусаар байх хэрэгтэй. Ингэхдээ бид хамаагүй ертөнцийн хүмүүсийн үзэл бодлыг биш, харин Бурхны зарчмуудыг хүүхдүүдэд дахин сануулж байх ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүн дээр нэмээд мэдээж та байнга хэлж сургаж байгаа бүхнээ өөрөө үйлдэлээрээ харуулж байж гэмээн. Тэд таныг тэр бүхнийг чинь чин сэтгэлээсээ хэлж сургаж байгааг ойлгох болно. Таны амьдралд хүнд хэцүү асуудал тулгарх үед таны хэрхэн бурханлаг хариу үйлдэлүүд үзүүлж байгааг тэд харах болно. Энэ тэдний бурханд итгэх итгэлийг улам бүр батжуулах болно. Хэрвээ та үнэхээр амжилттай эцэг эх байхыг хүсэж байгаа бол хүүхдүүдэд дээрх зарчмуудыг заавал зааж сургахад цаг гаргаарай. Үүний төлөө залбирч, үүнд тууштай хандаарай. Хүүхдүүдийн төлөө та төвчээртэйгээр энэ бүхнийг сургаараа. Учир нь энэ нь таны хүүхдүүдэд гайхамшигтай ирээдүйг бэлдэх болно. Яг өнөөдөр та хүүхдүүдээ хэрхэн өсгөж байгааг би мэдэхгүй. Гэхдээ би нэг зүйлийг сайн мэдэж байна. Та өнөөдөр хүүхдүүдтэй зааж сургах учиртай 7 чухал зарчмыг сурж авлаа. Эдгээрийг зааж сурах амархан уу? Мэдээж үгүй. Тэгвэл эдгээрийг зааж сургахын тулд хамгийн түрүүнд хаанаас эхлэх ёстой вэ? Мэдээж та эхлээд Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авах ёстой. Тэгээд үүний дараа та Бурхан тандан ийхүү залбираарай. Бурхан эцэг минь, та намайг өөрийнхөө хүслийн дагуу хамгийн сайн эцэг, хамгийн сайн их болгож өгөөч. Би үр хүүхдүүдээ бурханлаг хүн болгож өсгөж тэдний амьдралд хандсан таны зориг төлөвлөгөөг биелүүлээсэй гэж хүсэж байна. Үүний тулд та намайг ариун сүнсээрээ удирдах өгөөч. Тиймхүү ариун сүнсний удирдамжаар би үр хүүхдүүддээ сүнслэг зарчмуудыг, ёс суртахууны зарчмуудыг, харилцааны зарчмуудыг, ажил мэргэжлийн зарчмуудыг, санхүүгийн зарчмуудыг, эрх мэдлүүдийн зарчмуудыг болон хувь хүний итгэл үнэмшлийн зарчмуудыг зааж сургахыг хүсэж байна. Би чадлаараа хичээх болно. Харин та миний хүүхдүүдийн амьдралд ажиллаа хийгээрэй гэж та Бурхны өмнө чин зүрхнээсээ залбираарай. Та үнийг хийж чадах уу? Мэдээж чадна. Гэхдээ үүний тулд эхлээд та өөрөө Бурханд амьдралаа өргөж, өөрөө түүнийг дагаарай. Ингэж амжилттай эцэг байхын тулд Бурханаас тусламж гуйн түүний хүч чадлаар амьдарч байх хэрэгтэй юм шүү. Хамтдаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт доктор Стенли бидэнд хүүхэд өсгөн хүмүүжүүлэх талаар маш тодорхой заавруудыг өглөө. Хэрвээ хүүхдүүд маань өнөөдөр яригдсан зарчмуудад суралцах юм бол эдгээр зарчмууд нь тэднийг бүхий л амьдралынхын туршид удирдан чиглүүлэх болно. Гэхдээ бид нэг зүйлийг санах хэрэгтэй. Бурхны туслал цаагүйгээр бурханлаг хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэх боломжгүй юм. Тиймээс энэ цагийн төгсгөлд хамтдаа Дуулал 127-гийн 1-5-ыг уншицгаая. Эзэн гэрийг барьж байгуулахаас нааш түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө. Эзэн хотыг хамгаалахаас нааш манайч хүн дэмийл сэрүүн байна. Хайрладаг хүндээ тэр нойрыг ч өгдөг атал. Харин та нар эрт босож оройдтол суугаад зүтгэж олсон талхаа идэх нь зүгээр л дэмий аж. Харагтун үр хүүхэд эзнээс ирэх өв. Умайн үр жимсэн шагнал болоо. Залуу хүний хөвгүүд дайчны гарт буй сум адил. Тэднэр саадгаад үргэсэн хүн юутай ёроолтой вэ? Үүд хаалган дээр дайснуудтайгаа тэд ярилцах үедээ ичхүрт эс ормой. Амен.
Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.